LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. Подкаста хөл хорионоос өмнө бичсэн учраас уулзаж хийсэн байгаа. Нэмээд ганц хоёр том хүний яриа тэгээд эвгүй үг хэллэг ашигласан хэсгүүд гарч байгаа. Тэгэхээр тэрийг анхааруулж байна. Сэмэт соноо сонсогчдоо Mongolian Queer podcast-ны 7-р зөвжөрөөч. Яа би сая юу хийх вэ? За одоо чихэн саалан. Сэмэт соноо сонсогчдоо Mongolian Queer podcast-ны ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Би хөтлөгч Зоор байна. Өнөөдөр бидэнтэй хамт Кена байна. За тэгээд мөн хоёр зочин маань хүрэлцэн ирсэн байна. Өөрсдөө танилцуулсан юм уу? Чи өсө хөтлөгч дээ. Үгүй шүү. За хөтлөгч дээ. Гэтэ бас давхар зочноор оролцож байгаа манай Кена. За тэгээд нөгөө хоёр зочин маань өөрсдөө танилцуулнаа. Заавал танилцуулах юм уу? За ойрд юу хийцгээж ийн 2020 он хэрхэн өнгөрч ийн? Хамраал тэгэл зугаалал явж ийн л та. Тэгээд 2020 он бол зүгээр л амралтын байдалтай өнгөрлөө. Тэгээд шинэ нэгдсэн газруудаар ихсэл тэгж л өнгөрөж байна. Анги газруудаар уу? Бүгднгийн л авлаа. Балзан явж гэнэ үү? Ямна. Юм шүү. Өнөөрөө юу? Өнөөрөө байсан чи яхаа. Тэргийн энэний маань хувьд миний үед гэх юм бол тусдаа гараад 2 сар болж байна. Шинэ амьдрал, шинэ зүйлсийг туршиж үзэж байгаа. Одоо шинэ төсөл дээр ажиллаж байгаа. Тэгээд ганц би царайлаг хүндэнда. Ой. Йоо. Жохоо суултал нөөртөө ихтгэлтэй. Тийм. Манай хөтлөгч юу хийж байгаа? Би бүр 20 онд амар завгаа. Би тэгээд энэ 100 шинэ ажлын туршлагатай болсон. Музейд ажиллаж үзсэн. Тэгээд 9 сарын дундуур ажилласаа гараад шууд төсөл дээр ажиллаад одоо бүр өдөр шөнө үзэл дээр хагас бүтэнсэнгүү full timer ажиллаж байгаа. Тэгээд юу охин амтаараа. Яг дундуур нь сэмсэмх охин бодож л байгаа. Тэг хүл юм чи мэдээж бодно л доо. Хаяас тэгээ гарангалах хийн. Ийм болохоор Зороо тайртай. Тэ чи нэг хэсэг Яасан чи нэг сарын цэцлэгээрээ. Одоо би хөтлөгч. Нэг сарын цэцлэгээ яасан бэ? 100 наадам болоо. Тэгээд наадмаас хойш нэг сар жоохон эв ороод тэгээд жоохон болцоонд явсан 5 удаа 5 өдөр дараалж 5 өөр охинтой болцоонд явсан гэдэг. Тэг хамгийн гол нөгөө охтуудаа тэгээ даасаар агаад миний 1 сарын цэлэн 5 өдөр дотор бодоо болсон гэдэг. Одоо сонсож байгаа яг нөгөө 5 охин. Зороо чи яаж чадж байна? Яг сонсгоохоо. Сонсч байвал уучлаарай. Гэтэ одоо зүгээрээ. Яг тэр тамбалаад өнгөрсөн. Байдал ийм л байна. Тэгээд дараа яг хөө тэгээд та дотроо юм бодож байгаа л намайг буцаад голонд өрөөр. Энийг сонсож байгаа болоо. Тэгээ болцоонд хэрвээ явж байгаа бол юу сайхан тэгээд 50-50 лээд гоё дааж маавал гоё шүү. Тийм. Тэнийг тэгдэм үү та нар? Үгүй ээлжтэй үстэй. Даас нөгөө охинтойгоо дахиж болох болохоор ээлжлэх боломж яах. Эхний болцсон дээр яа тий. Даад шүү. Даалгаж байгаа хүн. Даалгаж ирсэн. Гэтэ өвчлэн даах нь амар идэг гэж юу? Тийм тэгэл дараа нь цагаан зохон байлгүй. Харин тийм л үү? Үгүй гэтээ ухаантай охтууд хоёлаа яг хонцоо хууж төлөө. Яа яг my man. Тийм үү? Гэтээ юу өстэй найрж байгаа тохиолдолд бол даана өстэй гүйгүй. Нэг амар найрахаар авчирснаа хоёлоо тооцоогоо хуваачих гэдэг. Тэгэж тэгж хэлгүүлтэй өөрөө. Одоо л нэг хамаагүй санагцсан. Одоо л зүгээр нөгөө хүнд хэлнэ. Тэвлийг би заавал таана. Энэ үгүйсэн. Энэ бол миний алтан дүрм аа гэж. За.
чи өөрөө тооцоог өөрөө хийчихөө гэж үгээд ойлоос тэнийг тэр хургасаа бүх юма бэлдэж өчөн шүү дээ тэгэл. Тийм даах хэрэгтэй байхгүй юу? Найрж байгаа тохиолдолтой. Чамайг тэгэл танаас таны үстэй нэг охин уулзсан болцсон гэл гууж муугаад хамаатсан ч. Тэгээ зүгээр маа тооцоох гэдэг өөртөө өггүй л. Тийм ээ тийм. Зүгээр асуувал мэдээж үгүй л хэлээ. Зайхан би төлж өгөө. Гэтэ асуулт гэдэг ч юм уу сурч болохгүй. Тийм л дээ. Тэгээд нөгөө тийм за тгий чамаар төлөвлөе гэдэг юм байна. Зүгээр асуучаад мэдээж асуувал үгүй л гэж хэлнэ. Тэгэхээр бас асуусан байх юм зүгээр. Тийм ингээ уулзчаад эхний уулзалтын дээр ихвчлэн юу хийх вэ? Та кино минь үзэх үү? Гүү би Асууж шүү дээ. кофе Би л хоол. тэрийг ихтэй ингээд яг ингээд чадалж захтай тохирд юм уу? Оо тэгдэм болоо. За за. Би яг Ямар болсон салбарын хүн гэхээсээ хамаарч жирнэ л. Ахаа. Тийм Амар чухал байгаа байхгүй яа. Тэгэл Би л нэг болсон явж байгаагүй байж байгаад энэ 100 ингэж 5 удаа дараалж явж байгаа байхгүй. Тэгтээ бол юм яриаггүй зөв. Уулзъя л гэсэн уулзаа гэсэн. Тэгээд яг хоолны газар хажууд уулзсан болохоор хоёул ширхгэл хаална гэсэн. Туулан дэр нүү. тавууланд нар наал ицсэн юм Тий. Гурууланд нь хаштаг гэсэн. Оо за за. Хаштагийн зөвчлөрийн хацаа. Өдрөлөөр гэнэ. Гэтэ чамаг шууд анги мэн гэж мэдээгүй л. Мэдээгүй. Эсвэл чи шууд нүдэн нөгөө хэд үнсээд Өгөө тэр жишээ. Тэгэж үзч үзээгүй тэр тав. Гэтэ одоо ихний болцсон тэр ингээл гар март нь хүрэн хүртэл юу болдгоо вэ? Эхний болсон Бүр амар сандраад бүр ингээд хөлөрч мөлрөөд тэгээ арай гэж гарт нүргуут нөгөөднөөс үлэрсэн. Тэгээд нэг тийм надад л романтик санагдчихш нэг хоёр хөлөрсөн гар ингээд. Яа. Мэдгүй яг яадгийн зарим нь ингээд нэг ингээд тэрвэрч мөрдөг юм шиг байна тийм. Юу тийм бэ? Кино үзэж байхдаа ингээд мөрийн давж байна. Гэтэ анхны болсон Кинонд ирсэн ингэж мингэж зүгээр үү те. Мэдгүй яа тийм. Анхны болцоонд бид нар шууд хүрээд байв. Бид гоо хэр удаан харьцаж байгаа вэ гэдгээс Удаа шалтгаалаад. ярьсан ч гэсэн тэгээд Үгүй хүрэхгүй шүү дээ. Тийм л тийм. хүргэх хүн байна Хэрлэн хүрхгүй бол хүн. хүрхгүй мэн тий. тий өрөхгүй. Нөгөө нэг хүндэл. Тэрч мөсөчгүй. Үгүй анхны болцоонд яах гэж амар удаан ярьсан байсан ч гэсэн шууд анх уулзнаа. Тэгэж ихгүй бах зүгээр эхний өдрөө үгүй эхний болцоон дээр амар гоё юм ярилцаад тэгэл дараагийнхаас нь л болно. Тий яг хитэг болцон дээр нь яг тийм их болгон руу шилжчихүү. Би бол эхний өдрөө тий цуганц. Nice. Би одоо 3 дахь дараа зугаан симлаа. Эхнээ Миний ч яг угаасаа нэг өдрийг л олцсон. Тэгээд уулзааг болохоор тэгж нэг хурж мөрөөгүй тий. тэгээд ингэж ярьж болох юм болоо. Баашлаа би ганцхан X-тэй. Үгүй X хамаагүй шүү дээ. Болцоо ирж. Болцоо ярьж юм. Тэгээд яах Хүмүүн вэ? охинтой Чи болцож ихтэй эмэгтэйг бүгдийг нь оруулах хэрэгтэй. Үгүй эхний эмэгтэйг оруулах юм бол амар их юм болчихно. Нэрээ. Яна манай финанс яг болцсон гэсэн хэлэг нууцсан байсан. Одоо яг гараад алуулна нэтэр хэд. Тоолох юм заавал. Үгүй яг хоо ерөнхий тоогоор бол Дунджаа. Би яг дээр тоолсон. жилд дунджаар тэдгээр Үгүй, бодочтой. Эрэг нийлээд. Амар цан. Би дээр тоолсон. Өндөр маш их. Нэг 20 гарна л. гайгүй. Тийм би амар их хэлж үгүй мэн. Би яг дээр чаа тийм. Гар бүлийн хуруунд дундаа л явж байгаа юм байна. Тийм. За миний зэл юм яах яа. За Амьдралынхаа туршид үү? Нэг жил үү? Сүүлийн нэг жил Сүүлийн нэг жил. мяа гэж очдөг юмсан. сүүлийн нэг жил гэсэн Яг яа. нэг жил хүнтэй үерсэн чинь хамаг тоон буурч. Гэхдээ сүүлийн нэг жил бол 10-аад хүнтэй л болцсон баг уу? Миний бүхэл амьдрал худлаа байсан байна тэр. Угсаа Сард нэг л гээд яваад байгаа юм шүү. коронавигоор хинтэй гэж болсон. Гэхдээ хамгийн гоё болцол машинтай болцох. Зүгээр ингээд алсын зам явах ч юм уу те. Нэг гоё вивтэй газар яг зөксөөл парклж байгаа л хамттай юм авч бол нэг ярилцал суух амар гоё гэхгүй. Гоё хөгжим сонсоод те. Юу бусад ингээд кино үзээл ингэж машинтай. Машинтай үн чи машинтай болцоо яадаг юм. Тийм. Яг өдөр үе ингэж явахаар уу. Би одоо машинтай үнтэй Болцож Одоо болцох хэрэгтэй байна. уулзчихсан. Гэтэ чи гоё байна. Арай өвөөц байт юм аа. Гэтэ тэр хүнээсээ шалтгаална л та. Тий. 100 болгоо штэ. Яг хавар ч юм уу. Ерөө хавар гоё юм байна. Яг хавар болцоход амар гоё болчихсон штэ. 100 болонгууд нэг тийм амар халуун. Тэгээ нэг хавар чинь яг нэг
зум болох гэж байгаа юм шиг хавар дуусах гэж байгаа юм шиг нэг тийм гоё үед штэ. Тэр үед болол хавар дуусаад зүг болно шүү дээ. үгүй би өвөл Зуны орой гоё яах. үгүй зуны орой ихтэй зарим халуун орой үнэхээр навшаад. Бүтэн өдрийн биш. Үгүй чи машин дотор сууж кондиш асаагаад өг чинь нөгөө охин чинь тэгээ чам дуртай айстик чинь өгөөд эсвэл юу мараа. Тэгэл ингээд ийлцэл. Бацмаргүй амар эм охин байвал дуртай хөгжмийн тавьж өгөөл тэгэл ингээд. Та нар эм охтууд дуртай юм уу? Бүр ёо. Би мэдгүй юм. Зүгээр санамсаргүй таарчдээ шүү дээ. Тэгвэл би тэр 5 охины нэг тийм юм байсан юм байна байсан. Гэхдээ Юм ярихгүй. юм ярихгүй нэг юм уу гэх юм уу? үгүй юм ярихгүй тийм ууртай юм шиг. Ингээд яг фири ус зэрэгтэй ингээд. Тийм Яах гэдэг юм бэ? тийм сэтгэл хөдлөл гарахгүй ч Тийм гоё юм ярих гэхээр ингээд миний амьдрал тэр чигтэй гоног. Тэр богоноор явах хэрэгтэй гоё юм биш үү? Амар. Тийм. Танд явж үзсэн үү? Зөндөө Аян гоё юм биш үү? Лондонд орс зөвлөдтэй зүгээр танилцаа зүгээр ингээд нойр хүрээд идэг. Хэрвээ эмэгтэй хүн байсан бол яг унтахгүй л тэ яриа л ингээд тэ. Эрэгтэй хүн байсан бол яалч юм. Унтгаал. Амар дурамчхан сонсоод байхгүй юу ярилцал. Бараг 24 цаг богонд явж байгаа юм чинь. Нүүдх маань ярих гад идэг. Тэг хөөхөн яг тийм орс охин байсан мөлий. Яриа л та. Дахиж хамт богонд яваад маргааш шин. Хэрлэн зүгээр л. Хэрлэн бол богоноор явбал байнгын сэрүүн байх юм биш үү? Вэрис ахаа. Залуу байсан ч болно. Тэг богоны нэг үзэгдэл нь амар гоё байхгүй юу? Харин гэхдээ 24 цаг бол жоохон экстрим. Тэг дундуур нь зогсож мөссөн л доо тэр оронд л их юм бол шүү дээ. Богоны хэлсэн. Яг миний тайпны бол миний маазыг ингээд дэмжиж нэмээд явах хэрэгтэй байдаг байхгүй яа. Тийм болохоор яг мааз ойлгохгүй бол за. Тийм яг манай хамтлаг биш юм байна л гэж бодож байгаа юм чи. Гэхдээ уулзах чинь өөр чатлах чинь ч гэсэн үстэй. Тэгэл нэг чатны цаанаас сонир. Мэдэгддэг шүү дээ. Сонир. Гэтэ ер нь бол надад бол энэ нь хамгийн амар санагдав. За нэг охин фэйсбүүкээр таалагдчихлаа. Шууд чат бичих гэхээр амар өгөөд шүү дээ. Эсвэл та бичдэг юм уу? Story-д reply хийнэ. Тийм комент энэ бичиж байгаа. Тийм. Тэгээд тийм нэг юмд ингээс хариу бичиж чадлаа. Бизнес танилцж байгаа биш юм шиг байж бодлоо үнэ мэржсэн аа. Хүшээ танилцаагүй юм биш үү? Nice. Гэтэ яг ер нь нэвчлэн намайг таньдгүй юм байха болцсон. Яа. Ажил нь LGBT юм чинь тэгээ. Тэгээ шүү. Тэгэхээр жоохон тэнэлтэй. Одоо надад ямар ажил байж гэж байгаа юм шиг тэгэл хөрхөө. Улаан нүрээрээ л. Reply хийж орж ирж ирэл тээ. Зураг мөр энэ улаан цам зүрх тарж хамдарч манддаг ч юм уу тэр. Зүрх тарж дуртайгаа нэрээ ойлгочих нэтгэхтэй амин ялгар юм шиг санагдаж байна. Гэхдээ аюу сони ингэдэж шүү дээ. Би зүгээр энэ тухайн зураг нь гоё авил зүрх тарчтай тий тэр үнэнд таалагдчихжээ бас зүрх тарч. Гэхдээ миний зүрх даралтыг яг юу гэдгийг ойлгоход хэцүүлтэй байдаг. Хичүүл бас амар юм аа. Нэг ингээд таалагдж байгаа илэрхийлээд байгаа мөртлөө нөгөөнд мэддүүлмээргүй үе байд шүү дээ. Зүгээр л жоохон крашлал. Гэтэ илт биш. Тим үед бас жоохон амар. Гэтэ хөвчлэн ямар хөө охтуудтай уулзч үзье гэж боддог. Уулзч үзье. Тийм. Уулзч үзег хүмүүс өндөө нэг уус биний хүнтэй уулзах болохоор надад л аа. Тийм гоё. Тийм гоё артистлик сэтгэлээд юм хөгжим тоглолт ч юм. Зүгээр аим за хамгийн их тийм нэг заяа. Дараахан. Яа дараахан аим үүдчтэй шүү дээ. Харин тийм юм. Тийм үү? Тийм. Яа. Тэгэл гоё юм хиймээ гэхээр дараахан царилчаа. Окей, яг ингээд дараахан харагддаг заяа. Ер нь бол дараахан. Яг ингээд юм уу? Мэдгүй байна. Тэгэнгүүт яг ингээд уулзаж үзэнгүүд амар ингээд санаа маань нилээд ч юм уу. Тэгэл хоёлаа. Гоё идэг болох юм биш. Гэр мөрөөсө гардгуу хүмүүс биш үстэй. Гардгүй тийш одоо ер нь гардгүй хүмүүс Гардгүй байвал хэцүү шүү дээ. би та бараг гэж амар завгүй болохоор. Гэрийн сайн охин гэд. Гэртээ нааддаг. Яа тэр жоохон хэцүү. Тим юм бодолтой болно. Үргэлжлэн л тоо. Харин мэд тийм үргэлжлээ зэсэл ингээд нууцар гардаг ч юм уу те. Тийм байл амар хөөрхөж. Тийм би жоохон айгаад нэг удаа нууцаар гарсан чи гэрийг нь араас нь дагж байгаа би баригдаа. Чи миний хүүхдийг ороод одлаа гэлдэг би дуусч. Яа хаард юм бэ. За хамгийн ихний шинжлэх би насан турсан байх. Наач зүг. Тийм зөв. Тэр жоохон хөвчм юм байхгүй. Тийм. Тийм болоо. Тийм 18 нас хүрсэн байх. За. Тэр тэмдэг.
18 нас хүрсэн баха. Өндрийн заагаад өгч нэг юмсээ. Өндөр нэг авъя. 175-аас дээшгүй байх гэж. Энэ өндөр хөлтөж жоох амар. Дээрээс унах гэдэг. Би хамбал надад зүгээр л нэг өөр юм биш зүгээр л өчтөй л охин байвал хүрэх гэсэн. Надад халмиг байвал хөөрх харагдаж штэ. Зөндөлөнгөөс уртастай хатаг хөрхөмбөс уртас өвсөө уулаа. Зөндөө тийм комент ирсэн мэдээ Тийм үү. Чи ийм үстэй бол гоё юу? Гэтэ үс угаасаа бодлаа. Хизээч хүмүүс нэг юм аяхгүй. Тэгээд Тэгвэл ургуулж халмиг үс. халмиг нь гоё юм. Ерөөсөө хүмүүсийн үг бодолтой яа. байсан юм. Тэгээд Тэгтэл болцтой хата хөрх юмсан. Тэгэж үгүй тайрал гоё. Миний үгэнд итэг ядаргаад тэ. тэгээд зайлшгүй хөрх юм байна. 12 оны өмнө Тимити зүг бистэй. Тэгэж маргааш тэгсэн чи өчтөр орой. Яасч эрэх хувцсан байсан. Тийм болдонд явсаад. Иргэн яны хувьд Өнгөрсөн 7 өнөг лөө. Тий. Үгүй цас амар гоё цас болдог өдөр. Тийм өнгөрсөн тавтахад байсан. Тэгээд би яг шоурч ирсэн. Би зүгээр өглөөнд тоглоод болцгоо гэж зүгээр тоглоод ч гэжтэй. Зүгээр юу хайж юм бэ? хэлсэн. Бараг л тий. Тийм шүү. Тэгээд гэсэн чинь оройн ингээд бит хоёр ингээд таардахгүй. Тэнгүүдээ шууд гарын хөтлөөд лацсан шүү дээ. Вау. Цастаа гэхээр амар романтик байсан юм тий. Амар гоё байсан. Хоёр дайггүй байгаа юу? Тэгээд тэрнээс хойш харьцаж байгаа юм л гэсэн. Харьцаж байгаа л доо. Тэгтээ тэр хүн хостой. Найз хүнтэй. Ора амар юм чи тэд найз хинтэй хүний За ямар хамаатай. бэрэж юм. Би ямар өөр юм барьсан биш би зүгээр гарыг барьсан байт юм аа. Зүгээр таарсан байт юм аа тий. Тэр өдөр Кена нэг кортез л тинэр гэдэлээ. Би л тийш очихсан билий. Тэгээ кортезийн урдаас салсан байт юм аа. Нилээд удаа явж байгаа тий. Би кортез руу орж үзүүгээр ирсэн. Тэгээ Кенад бодоход бочсон билээ. Даанч би зан өндрийн музей дээр очиад тасарсан. Музей орж тасарч Үнэн авсан. урамтай тий. Дандаа хотод Музей үзээ. байгуулахад би л баяртай. Хаана гортез. тийм үү. Хан ман. Би эл дээр орж утсан хизээлийн. Чамд орж авсан. Тэр хатаж суулж байгаа нь 90% анги хотод ахарч байна. Үнэн гоё сэтгэл. Дааш намайг хад явж өгөх юм байхгүйсэн. Бид гурыг орж ихт Кена гараа явчихсан байхгүй. Чи орсон. Тийм орой орж ирсэн юм. Тий. 12 өнгөрөд. Хэлтэл юм авах гал ирсэн. Чи 12 ирж ирсэн. Тийм би тэд ажлынхаараа гараад. Тий такси хүлээжсэн баг. Тийм. Тэгсэн Гурлаа ингэсэн. Тийм. Би өчтөрөөр газар олдсон шүү дээ. Тотгосон чи. би бас ганцаар олсон шүү. Би ингээд сургуулиас гараад физмал орчоод физмалаас ингээд наашаа алхаад тэгээд ариг ороод гоо мэдээ тэгээд ирсэн мэдээ. Гэтэ ер нь ойр тайм хөт үлдсэн л гадаад гар мархалдаг. Өө сая яг гоё юм асуучихсан чи мартчихлаа. Өө тийм болцооны өмнө таад юу бэлтгүү. Яг тийм өмсдөг хуцсан бот байдгүй эсвэл нэг ач холбогдлохгүй байгааг олдчихдгүй. Юу гэсэн юм бэ? Ач холбогдол өгнө шүү дээ. Яг нөгөө. Тий, дажиг гаргахаар л өмнө өмсөн шүү дээ. Тэг бас амар ингээл амар хайнг хүрээд ирэл нөгөө нэг юм чи. Хайган жишээ. Ер нь миний хувьд бол хувцлан дээр бас би анхаардаг. Тэгээл тэрийг л өмсөд юм нөө. Тийм болохоор анхаарч байгаа гэсэн үг шиг. Эсвэл болцоондоо зориулаад гоё шинэ газар хайж болох юм. Одоо зүгээр болцоор болвол ч юм уу. Тэнгүүд кортез орж үзээгэл кортез дагалж байгаа. Шууд игээд байгаа юм шиг чи нөгөө огт чинь өөдөөс гараад ирвэл ямар мэдхгүй өөрөө Surprise. Гарын 5 хуруу гэж игээд. Тэр 5 гарч ирэхгүй хөө. Тэр гарч ирсэн ч гэсэн. Одоо ер болно шүү. Хоёр дахь болцоон дээрээс кортез орж уунаа. Нэр кортез дийтгэн зард өнгөлж штэ. Тэгэхээр бас жоохон цаарч. тийм үү сэндвич зардсан. Сэндвич гэсэн. Гэтэ сэндвич хоол биш штэ. Би одоо болцоонд явбалаа. Яг ч өдөр яг Өнөөрөөс бидээд нэрсэн байгаа биш. ингээд амар хөөрхөн болж очих хэвтэй. Яг л Өнөөдөр хөргөн болсон маа. чамд би амар анхаарал өгч идэ. Өнөөдөр хөргөн болсон маа. За би зайлаад өгч. Чи юу асууад байгаа За би яа. Өнөөдөр хөөргөн нэрээ тавьсан уу тавих юм уу? За жоохон лаа гэж. Бүр амар болцоо дээр гэж тулж болцоо шүтэр шиг биш. За одоо тэгэхээр хамгийн онцгой болцооныхон жишээнүүдийг яриад яг яагаад юу ийсэн.
би сонсож байгаа хүмүүс наа ингэж болохгүй маань гэсэн юм бас бодвол. тийм. Онцгой болцоо гэсэн үг юм уу тий. Надад харин байхгүй болохоор даалгасаа да. Харин тийм надад нэг муухан мэдрэмж төрүүлсэн болцоо байхгүй. Эрэхтэй хүнтэй бол байгаа л да. Эмэгтэй хүнтэй бол байхгүй. Тэглээч би ямар. Яг бол манай хэрлийн бүх хүмүүсийг хөрхөн гэж боддог. Тий. Заарэ. Гэхдээ би хизээч энэ хүнтэйг надад би ер нь л нэг хаяа. Гэсэн хідэж цаараа хөрхөн гэж байгаа. Тэг юм шиг үтэй. Яг за энэ нэг тэгчих байх та гэсэн үгтэй нэг болцдог болохоор ойлгож байна. Анхнаасаа чат матан дээрс шээ. Таалагцсан хүмүүстэй гал болсон. Тий, тэгээд таалагцсан хүмүүс таалагдсан гараа л байна шүү дээ. Тэр үзээд. Юу лээ бүлхүү болцоо илүү. Тий. Хамгийн муухай болцоо. Үзээд Тийм амар юм хийхгүй шүү дээ. Арай фейл юм хийхгүй. Үгүй ингэдэг хгүй чадлаад ч юм уу тэгжсэн. За ингээ тгийгээл хоёр талаасаа яг харилцан адил ингээ зөвшөөрөөд нэг юм хийхээр болно шүү дээ. Уул нь нэг амар муухай юм хийхгүй гоё юм хийж л байгаа юм л та. За жишээ нь зөв кино үзэх ч юм уу гэдэгсэн амар гарч ирсэн. Яа ерөөсө таалагдсангүй. Хайрын цаг хугацаа гэж юм. Үгүй тэрг одоо намайг биш л дээ кино гэдэгснээр одоо ингээ болцоос өмнө ярьж байгаа шүү дээ ингээ ийм юм хийх үү одоо амар олон санаанууд ингээд төвшүүлж байгаа шүү дээ. Ингэхүү тэхүү өнөтер гэл тэгэл яг сонгож авсан нэгийг тэгэнгүүт өө тэгчдэг байж гээ тэнгүүд за би ч он гэрчүүр гэдэг үү. Тийм үү яана би тэр их гэж. би тэгээд энэ ч бас ингээд юу зөвлөдөө. Тэгтээ амар олон удаа ингээд асуусан байхгүй юу? Би бинээсээ яг энэ яг уу энэ юм байна те. Энэ юм байна. Энэ ингэ юм байна шүү гэж юм те. Тийш очивол тэр тийм байх юм байна гэдэг ч юм уу тэнгүүд. Йоо их шиг л амар уртаар санаалж малтаал. What? Нэг охин тэгжсэн юм. Тэгэнгүүтээ ингээд би шууд тоогоо болцоохгүй юу? Хөргөжвөл баяртай гэдэг амар гэртэн зөрөөж болоо юм шиг инээж авсан чи. Тэгээд тэр өдрөөсөө ингээд 2 хоног ерөөсө төрүүч юм бичиг нөгөөх нь бичээдсэн дараа. Чи яана тоохгүй. Өөртөө хайртай болгоч байгаа шиг. Би ямар ч буруугүй. Тэгэл. Жоохон яг надад ч гэсэн яг тэр таалагдаагүй л тийм нэггүй тэр охин биш. Тэр нөгөө кинон тэгэхэд зүгээр л ингээд юу ч болоогүй юм шиг байж болох л байсан бохгүй юу? Намайг юу гэдэг л болж байгаа байхгүй. Би нэг амар буруу сонголт хийсэн юм шиг тий. Тийм сонир мэдрэмж өгөөд. тийм яваа. Тухайд ярьж байхдаа амар имзүү болсон байсан гэж хэлэхгүй. Би л нөгөө найз хүнтэй анх кино үзэж битэр гарч ирээ хоёулаа муулсан шүү дээ. Амар тэнэг минь гэж амар муулаад ингээд чат нөгөө дэлгэцэн жижигдсэн за толгой малгоных ингээд дагдсныхын тал малгах байхгүй. Тэгээд бид хоёр хоёулаа гой муусан. Тэгэхээр бас нөгөө хүнийхээ юу гарах хэрэгтэй юм л та. Тэр яг ямар яг найз охин болцсон байсан бол арай өөр л та. Анхны тийм. Тэгээ би сая хөө бас сонирхолтой л гэж. Тэр үед би амар гоё ирч хүчтэй байсан бол арай өөр л тоохгүй л байсан баг. Яг ийм болцсон. Тэгэл дараагийн охин ирэлт гарсан уу. Хэсэг амарсан гэж юм. Лист бэлддэг байсан ингээ ганц би хахтаа ингээл за энэ охинтой уулзсан гэл төлөвлөгөө боловсон. За тавсан юм байна. Тийм амар гэтээ лист бол байдаг байсан. Уулзч үзхийг хүсдэг охтууд. Тэгэл дараагт баахыг тэгээд Тийм лист бас байна. Тэр зүгээр санамсаргүй явж байгаа тэмдэглэсэн хүмүүс амар гоё байдаг. Үгүй юу? Санамсаргүй гээ. санамсаргүйгээр гинт хаяа нэг бодоход амар хөр. Бараг танихгүй зүрний хайлт ингээл ерөөлөг байгаа л. Тийм. Би яг нэг автобусанд 10 жилтэй илүү. Дуусанс явчихсан. Тэр чи хажууд нэг хүн суудсан амар дагаж дуулаад нэ тэр юус ингээ харагдаж байгаа шүү дээ. Тэнгүүт нь би ингээ чихвчээ зөөж өгсөн байхгүй. Йоо. Амар над руу хараад энийгээ сонсоод дуусах ч юм уу те би энэ дунд дуртай. Миний хамгийн дуртай дуу гэл. Бид тэр танилцаад тэр охин Герман Монгол ирлээдсэн байхгүй. Тэгээд тэгэж уулзах үлтэй. Тэгэл буух бодол нь болцсон бол нь утсаа өгөх гэжсэн юм даа. Тэгсэн чинь цам гарав дээр буусан байт юм аа. цам гарав дээр бас ирлээ зохио. Одоо холбогдноо.
Камерын шалгаж. Амар тийм юм байд юм аа амьдрал дээр. Наач байлгаад байна шүү дээ. Тийм ээ өөр юу байсан бэ чим? Нөр зөндөө шүү бүгдийн нэр Яаж чаа. Харин тийм ээ. Тийм үү? Ямар сони. Тэтэл хэвлэн рүү хараад. Амар ховрын юм биш юм уу? Мэдгүй хятадд байсан баха бас нэг тэмцээнээр явжсэн байхгүй юу. Тэгээ нөгөө нэг тамирчид ингээ уучлаад хоолоо авчихсан. Тэгсэн чинь яг хоёр хятад өхөн зогсчихсэн. Тэгээ нэг хоолоо яг нөгөө паднах ширэн дээр тавьдсан шүү дээ. Тэгээ өндгөө тавьсан чи өндөгний газар унаал би ингээ доошо гараагаар шүү. Хоёр өнд зэрэг барьж авсан байхгүй юу. Тэгсэн чинь ингээл тэндээс ахаад гэл бүгдээрээ тэгэл баярлаа гэл хятадаар хэлээд байгаа л та. Тэгэл би ингээл барьж аваад тавьж өгөл гэсэн чинь гэл яг ингээд хараад зөрчсөн за ингээл хоёрын хоёлаа Ямар супер хүн бэ? тэгэнгүүтээ яг би ингээл хоолоо ичээл амар үүлээсэн юм ингээ гүрт өмсөөл гарчсан чи уучлаа зураг авахулч идэх үү тийм бүр за ямар нэг тийм жоох хөлтөд лээсэн л Амар Одоо ингэ хойшоо зураагаа. хин нэг найрахад өргөлж бэлэн явж идэм биш үү? Супер. Одоо зүгээр хамт болоод вайн уужсэн чинь вайных нь энэ нуунаас доороос хавцгаа. тэгэл аа яваа Яг тэгсэндээ тийм болчихсон яа. тийм Нэг кинонд л болдог юм байна. Гэтэ энэ чинь Кино бол амьдралаас тийм. Гэтэ бас бид гурилт юм байна уу? Гурилт юм байна. Энэ хэрлэн бэлнийг охин сайн найдаж байсан. Төөсөө найзтайгаа харьцал шиг тэгээд би зүгээр гэтээ нэг амар би ингээд найзаасаа суралцаад явж найзаас суралцахгүй би зүгээр яг ингээд нэг тооч хэлсэн үнэ би зүгээр за энэ хүн минийх болно гэсэн хүний бол нэг амар тэгж мэгж фейлтлгүй авсан байдия. Юу авдээ. Тэгээд нэрээ энэ гэдэг. Нэс одоо чинь саяных шиг зүйлэг хүмүүс өөсө кинонд гардаг гэдэг бац. Миний амьдралд ингээ байнга төгөлтэй гэдэг хөө. Үгүй зүгээр ингийн одоо саяхан би ингээд бас өөрөө ингээд амар ингээд гониглаад ер нь гэрээс явснаас хойш жоохон сэтгэл санаа оронсон байхгүй юу. Тэгээд яг явуулангийн цэцэрлэг төрөл нь орой штэ 11 өнгөрч явах ганцаараа сууж ирсэн. Тэгсэн чинь тэнд нэг охин уйлжсэн байхгүй юу. Бас нүүдлийн суудал дээр. Эхлээд зүгээр чив чимээгөө суужсэн амар уйлж мөлөө. Хараг ихэрд зүйлж мөлөө. Тэгээд бараг амар өссөн хүн байхгүй юм чинь. Тэгээд би нөгөө нэг байнга усны алчуур авч явж байхгүй юу? Бидээ. Тэг би очиж усны алчуур гэж одоо ингэ алчуур гэдэг нусаач хэрчдэг юм л та. Мэлмсаа. Заадлаа. Өөрийнхөө нөлөөсөө ярьчихгүй. Над би тэгж явж өгдөг. Нос хөлс хурж өгдөг шиг. Намаараа. Тэгээд тэр охинд ингээд очоод би ихлэ юу ч одоо юугаар ширх юмтэй уйлж байгаа юм те. Тэгээ алчуур өгсөн байхгүй юу. Тэгээд амар харснаа аваад хин бэ тэгснэ баярлаа тэгээд ингээ хамт суугаад тэгэл юм ярихгүй. Тэгээ гайг болсон. Тэгээ би ингээ тайвшруулад нуруулсан ингээ зөөр өгсөж. Зүрээ баярлаа гэж над руу ороод инээмсэглэг хэлээд надад инстаграм өгч явсан. Хөрх өх юм уу? Хөрх. Тэр намайг фоллоу Facebook зөөж. Хөрстэй. Болон бүр. Яа би ингээд хичнээн өөрхөн байсан чи яг миний таалагддаг юм биш бол би эзэж тэгж носны Би тэгж амар найз мэрэж өгөөгүй шүү дээ. Зүгээр л хүн уйлж байгаа шүү дээ. Ер нь ингээ эмгтэн хүмүүлхийг харах юм нөх байт юм. Тэ гадаа ганцаараа уйлж байгаа эмэгтэй хараагүй болохоор мэдэхгүй л ажил та. Ер нь бол байн Шүн мөн өөлөд иж хэлээгүй юу гэдэг. Би айгах тогтно. Үсээгөө боддог. Чи тэгж уйлж байгаа юм шүү. гадаа уйлахгүй шүү дээ. Би шөнийн 2 цагт зөө экстэй хаягдаад чичигтэй аль дээр л 4 жилийн өмнө хамзаагоос гараад хороол хүртлүүлээд алхацсан. Nice. Бүр ингэ зүгээр л өөр арга байхгүй санагдал. Тэгэл найз руугаа залгаад гэл тийм болсон байдаг. Тэгэхээр ер нь шүн уйлаа явж идэм байлээ хүмүүс. Би ингээ өдрийн цагаар ингээ нөгөө төгөлдөр ор сурч байхгүй. Тэ уйлаа л тэгээд тэгж үтсэн. Ингээд яг амар сэтгэл өвдөд байгаа мөртлөө ингээ уйлаад давхар ингээд тэр өдрийн цагаар ингээ төгөлдөр ор болонгоо уйлж байгаа нь инээдтэй санагдаад дараа нь инээгээд. Тэгээд хатанаас хүмүүс ороод чи яг тийм хэрэл биш. Яаж тэгсэн юм бэ? Бодсон чи нэ. Гэхдээ ийм байдагтэй. Одоо ингээд уулзсан гот амар ингээд
найрсаг байгаа юм мөртлөө цаанаа нэг юм бие яриад байгаа юм шиг нэг тийм байдаг шүү. Та тэд нар мэддэггүй юу? Найрсаг байгаад байгаа нэг гэж үгс үг. Үгүй Ясал найрсаг үгүй энийг юм сонио. дүүрсгээд байгаа юу? Тийм за бараг л тийм ингээл наа. Үгүй ийм баймааргүй байгаа ч гэсэн зүгээр хичээгээд байгаа нь уу? Тийм гэдэг шүү дээ. бүр ингээ амар тэнэг санагдав шүү. Гэхдээ мэдгүй. Эмэгтэй хүн бол нэг тэгдэггүй шүү дээ. Эрэгтэй хүн л тэгдэг баг. Би ч мэдгүй. Миний охтууд гэн. Зэжэла. Йоо за юм уу. Тийм байгаа бэ. Бити тийм байгаарай л гэж хэлж байгаа юм. Үгүй би зүгээр танилцсан асуусан энэ төр гэдэг. За тэгвэл та хоёроос охин хэрхэн ярих үе талаар нэг зөвлөгөө авъя. Бас манай уншигчд маань сонирхож магадгүй. Сонсогчд маань. За би бол ганц л зөвлөгөө хэлнэ. Би үгүй нэг ингэж амар хамаа намаагүй хүн ярихгүй. Тэгээд ч би яг таалагдсан үнэ ярина. Тэгээд ийм одоо мэдээч ингээл шууд ихний уулзалцаа яхад би бол нэг амар шууд анх уулзаал танилцж үзээгүй дандаа ингээд харьцаж байгаад ингээд уулзч муулсан шүү дээ. Тэнгүүт ингээд ярьж байгаа ингээд детальны жижиг юмнуудыг амар ингээд анзаарах хэрэгтэй. Одоо жишээ шүү дээ зүгээр ингээд зүгээр ихэндээ ингээд чадалтай байхдаа би биний хамттай юм өнтер ингээд ярьж марж байгаа л тий. Тэгэл ингээд тэр чинь тэр ярьсан мартагч шүү дээ ингээд харьцаж байгаа юм. Тэгэл яг уулзахтаа ч юм уу яг дуртай юм. Гаргаж ирэл. Тэнгүүд нөгөө хүн чи өөрөө би ингэж ярьлаа мэлээ гэдэг дараа нь ингэж надад асууж байгаа юм чаа. Яг тийм байдлаар ингээд яг эмхтөний ярьж байгаа амар детальны юмнаас анзаарах хэрэгтэй. Тэг амар гоё бэлэг өгөх хэрэгтэй. Яг тэр детальны юмэр ингээд чинь өнгөрсөн жил надад ярьсан юм ингүүт би ингээд амар тогтоож авч байгаа л яг дараа жил нэхэд би ингээд өнгөрсөн жил надад нэр ийм потологтой болмоор ингэж ярьжсэн тийм ээ. Ингээд тэрийг ингэж хөвлүүлж мэлээ те. Эмхтөний голнаа. Ямар амар детальны юм амар сайн ингэж анзаарах хэрэгтэй. Тэгчээ. Энэ бол хэрлэнгийн шилдэг зөвлөгөө та. Тэгчээ. Nice. Сайн маа. Тэгчээ. Нэр ингэж өгвөл нэр барыг шууд найрагнаа. Тэгээ хамгийн гол нь детальны юм санаж байгаа амар баярлалтай шүү дээ. Тийм үстэй. Би өөрөө ерөнхий бөөрийн хүн л дээ. Ерөнхий бөөрийн. Тийм болохоор бодож байгаа юм байна. Тэгээд найр гэдэг нь ганц найз охиноо болох юм биш аа. Найз охиноо болгосон ч найрах хэрэгтэй. Ядаргатай. God яг хэлгөө гэсэн чи God юм. Яа амар. За чи энэ зөвлөгөөг амжилтаа хэрэгжүүлж ирсэн үү? Яа зөндөө өндөр гэдэг. Аа. Гэсэн алда тэн дээр ингээл төлбөрөөрөө. Хэрэгжүүлсэн юм те. Амжилтаасан те. Амжилттай. Хэрлэнгийн амжилттай зөвлөгөөний нэг байлаа. Нэг хэрэгжүүлж үзвэл бас та ч гэсэн амжилттай охин ярих бол. Гэтэ чи ерөөсө таалагдахгүй байгаа юм байж хичээгээд байх хэрэггүй шүү заа. Харин тий. Чи хэрвээ таалагдахгүй бол тийм бэлгийг авсан ч гэсэн үгүй бол үгүй гэдгийг хэлээрэй. Таалагдахгүй нэж байхгүй те. Зү штий. Үгээгүй. Бэлгэн таалагдаад хүн таалагдахгүй байхгүй юу? Тийм. Харин тийм ээ. Бэлгийн авмаар идэг хүнтэй хамт баймааргүй байдаг яах вэ? Гэхдээ ийм штэ. Та нар тэр хүн чамд ингээд үгүй. Тэр хүн чамд ингээд хандгуу ах чинь бас бэлэг өгөөд байвал тэнэг штэ. Тийм үстэ. Та нар бас жоо мэдрэх хэрэгтэй аа. Тийм. Тэгвэл би л бэлэг өгөхгүй. Би ингэж хэлдэг штэ. За энэ удаа л авъя. Сүүлийн удаа авлаа шүү. Дараагийн удаа хаяа шүү. Тэгээ авчихсан шүү дээ. Надад таалагдгүй бэлэг өгье гингүүт би ерөөсөө авахгүй. Уус авахгүй. Тэгэхээр тийм. Одоо ингээд нэг юм том өгье гэсэн юм би. Одоо уусаа ингээд том юм чихмэлтэй. Тэрийг бол чихгүй шүү дээ. Чихлээрч гэлээч гэр мөрдөө нүүзээ. Яа би тийм ингээд хайртай үсэн авсан бол тэрч хэвтэн аа. Олон л. За одоо майнэ зүргэлцлээ. Дандаа нэг Бас нэр үлдээч. Бүрэлцлийг тараг юм байна. Амд бол арыг дах хэрэгтэй тэр. Нэг аим хүнт найрдаггүй шүү дээ. Найрагдаад Ингэж болохгүй яа. Гэтэ ямар ч зөвлөгөөч гэж яг зүгээр хүнтэй тааруулчлах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ хэд амар ингээд тэр хүн ингээд чам таалагдаад байвал хичээ. За яг үнийг хэлэх зүгээр эмхтэн хүнтэй ярилцах хэрэгтэй тийм үү? Ямар ч эмхтэн хүн ингээд чин сэтгэлээсээ ярилцаад яг юу хүсдэг хамгийн наадцхантэй яг юу хиймээр байдаг ядаж ямар дунд туртай гэдэг юм ч юм уу те чин сэтгэлээсээ ингээд ярилцаад
ойлголцоод ингээл тэг үерхэж үнслэх гэж ярих биш. Сэтгэлд нь хүрэх гэж уулна хичээдэг л дээ. Тэг ер нь бол эмэгтэй хүн бол ер нь жоохон зүйлдэл ингээд хууртагдаад идэх байхгүй юу? Хууртагдаж шүү дээ. Баярлалаа. Үгүй юу. Хууртагдана гэсээ илүү итгэждэг ч юм уу. Тэрнээс бол эмэгтэй өмнөх амар ид хөрөнгө бүр өсөхгүй шүү дээ. Зүгээр хайр, халамж яг үннийг хэлэхэд зүгээр яг ингээл алган дээр бөмбөрүүлээл. Яаж бөмбөрүүлэх вэ? дахмаа. Яг өсөл нөө 2 3. Тэгж. 2 Үгүй нүггүй 3 Баг дахиад Яа за. гой мэрж яхад яах яах гэдэг юм би хөвлээ. Зороо хоёр л яаж унаас чи өөрөөсөө албан дээр яаж бөмбөрүүлэх үү? Энэ хоёр жоохон энэ хоёрыг дараа нэг нэмэх 18 сэдвтэй юм л оруулах. Би орно. Би одоо нэг ямар уташ өргөш ганц X-тэй амар тийм юм дээр ингэ явж байгаа гэхдээ яна түүж орд манай X олчихгүй. Хэрхэн би зөвхөн хэрхэн аюулгүй одоо бэлгээртэнд ороход лээ. Тэгээд хамгийн 18 онд Олимпиад хийгээд би нэг бэлгээртэнд орсон юм уу? Эрүүл мэндийн өдөрлөгт анх төвийн центр хэлжсэн баггүй. Тэгээд тэрнээр болохоор ингээд одоо ижил төстүүдийн бэлгийн ярилцааны талаар тэг хэрхэн аюулгүй одоо бэлгээрсэн авах ч үү те. Тэр талаар үстэй амар хэрэгтэй мэдээлэл. Яа одоо ингээд тэгээд хамгийн ойлгомжтой зүгээр бэлгэвч хуруундаа углах штеп. Ийм юмс октод мэддэггүй байхгүй. Тэр би хуруунаас бүгжээ авах хэрэгтэй. Хумсаа авах хэрэгтэй. Хумсаа яаж сайн авсан тэр чинь бас цаана микроб байгаа шахлуулах боломжтой. Тэгээд бэлгэвчтэй бол бас амар хэвтэх юм байт юм аа. Яаж хөдлөсөн ой. Айлтгүй. Тийм байдий шүү. За би ч одоо болцооны зөвлөгөө өгөхгүй. Зүгээр хаягдаад ч юм уу бүтэхгүй бол нэг сэтгэл мэтгэлээр унахгүй тэгэл гэл тийм тохиргооргүй юм байна гэл орхич сурахгүй бол нүггүй гэдэг чинь араас нүггүй л тэгж эсвэл бүр амар дээш харж өөр чивтэж байхгүй амар хурдан тэгээ за бүтгэүүлээ танзараас гараад хороол явах хэрэггүй. Харин тийм ээ тэр жоохон шинэ 2 цагтай. экстрим биш шүү. Тэ бүтэлтэй болгож аваад Тэр болохгүй үнтэй эртгээс салсан дээр юм билий. Угаасаа яаж чижсэн. за. Тэгээд чинь бас туршлага байж намайг алддаг. Чинь багтууд байсан. Ёо. Би бас нэг зөвлөгөө бас нэг өгөхгүй. Би бас нэг амар туршлагатай биш болохоор бас өөрөө ч гэсэн амар асуудалтай байдаг болохоор надад нэг зүйлээд байх юм байхгүй. Таалгцсан охин л гарч ирвэл Окей, өөрийгөө өгье юу. Үгүй үдгээсээ. Гарч ирвэл ярилцаж болно. Таалгцаг гарч ирэх ярилцаж болно хүүхс үг бэ. Яа, хэрэг надад охин таалагдаад би заавал ярих болно гэдэг. Би нэрээ өнгөрсөн 7 оны 5 дахь цаг бүтэнсэд нэг пистол дээр ажиллаад нэг орчууд пистол шиг Пистол гэж сонслоо. Яа за. Нэг пянцны яа зэж Пянцны фестивалд оролцоод. Нэг өдөрлөг дээр ажиллаад пянцны тэгээд тэгсэн чинь хагасаа дөрөс юм аа 10 сарын 11 сарын 1 юм уу? Биш 10 сарын 31 юм. 10 сарын 31 юм. Тэгээд тэгсэн чинь 31-нд тэр орчуудын хөвлөлт явж исэн нэг амар хөөрхөх хүмүүс юм баггүй юу? Тааж би амар завгүйсэн болохоор тэгэл хараалам гэрсэн л та тэр ихэндээ зүгээр дахиж тааруулсан хэлсэн гэж бодож байгаа. Энэ подкастыг сонсож байгаа л сонсохгүй хөө. Надраг кол мэдэр. Би бас нэг удаа амар хөөрхөн хараад байна. За сонсохлах гэхдээ зүгээр сонсч ивэл зүгээр намайг зоороо гэдэг шүү. Гэтэ ус сонсгоод тахтай зүгээр тэр хөөрхөн байсан. Би бүр нэг охиныг хараад 5 сарын дараа фэйсбүүк нь олсон. Харин яг ингээд эргээд харсан ч алгуулсан байхгүй. Нэг хүн нэг тайлбарлаг. Чи яд ч өөрөө онцлог шиг тэмдэг хэлжээс нэрээ. Ирээд сонсдоо зоо байна. Окей. Зихэр үстэй. За тэгэл зихэр үстэй байна. Тэгээ өргөө өмд өмсдөг.
Ой, мигтэй шиг уруул хаврын гол яг тэгшимтэй. Би ч бас мэгтэй байх үед. Миний болохоор яг тэгшимтэй мингэхгүй ингээ дундуур нь огтлвол яг нүг ингэж таар. Тийм мигтэй шүү. Яа. Тэр их сонсож ивэл заараа шүү. Сонсогч юм уу? Яна тэр одоо Та. гайхаж байгаа бах та. Юу гэж Өргөмтэй юу? Яг тийм дундуур хавцдаг мингтэй юу? яа. Би байх үед Тэр үед чи ингэжтэй. Чамаг ингээ өссөн хойдож авч юм бүү. Үгүй тэгвэл ингээ shit. тэр хажуугаар хадаж шийс тэмдэглэх юм бас хин сонсоол би хөөх охин байсан. Цогоо нэг Гэ ядаж тэр өдөр ямар хавцтай. За ингэ чи хэрвээ сонсож байгаа бол нэг хар күртгтэйсэн зүг юм. Жохоо зүг. Монгол бүгд хар. Үгүй. Тэр охин л хар күртгтэйсэн. Би бас хар күртгтэйсэн. Тэгээ жохоо хэлмтэй юм шиг үстэй. Том ой бийж магадгүй тийм хэлмтэй юм шиг ер нь жижиг үстэй. За ядаж үстэй хар күртгтэй. Тэгээд хоёр мөртөө цүнх үүргэвч үрсэнсэн. Тэ. Nice удаач. Монголын маш олон октод Царай яд. Онцтой шинэ тийм нэг байгаа мó пирсинг шивээс мэ. Байхгүй. Зүгээр л хөөрхөл хүмүүс. Яа болтгоо. Одоо тийчээс бүх өөрийгөө хөөрхөн гэж бодож огт зоорон намайг надруу байна. Надруу call me яа. Тэгээд дугаараа хэлээд ирээд. Миний нэр Instagram хаагсан гэсэн чинь нааш. Бач нь байна гэдэг Instagram дээр. Төвдөр ирээд миний дугаарыг киногоос аваарай. Йоо. Гэтэ нэрээ би гэтэ төв дээр ирж идэх ч хүн байхгүй л дээ. Дугаараа байгаа. Гэтэ би таалагддаг өдөрт ажилладаг байсан бол би гэтэ ирэлдээ наад чи хүмүүс гэтэ цөөхөө аа. Тийм ээ. Би бол юу Мараши сохтод ороод ирлээ. Ийм заараа би өндөр. зоороо хайрсан уу намайг. баа харахгүй. Үргэлжтэй октод зоороо нөө. Жоо юм хэлмэг үстэй өгдөг. Би мөн Зоор амир сонгон шалруулах хийх. харин би дээ тийшээ энэ цоцоо. Дараач гэн. Ирээдээ зөвшөөрнө. Зоороо өөсөө сонирхдаг октод юм хар хөрчгтэй үсээ тайлж байдаг түрээд хэлсэнтэй. Үргэлж өрөөдөө. Тэ би бол тийм хөдөлмөр гаргана гэдэг. За. Йоо. За хэсэг ч гэсэн сайхан хөгжлөлөө. Йоо. Арай гинт нэг кино бодогдчихлоо. Кино дээр нэг зүйлстэй авчихсан. Аачлал нөгөө хүмүүс нэрж хүрлээс бүгд хуцаас л ядчихсан. Тийм шиг. Гинт кино санаарлаа. За төслөө гэрээ. За ингээд 7 дугаар хүлээл ээлж дугаар маань өндөрлөх төсөн байна. Бидний урилгыг авч хүрэлцэн ирсэн. Хэвлэн болон иргэн эндээ баярлаа. Тэгэд мөн давхар манай хөтлөгч Кенада баярлаа. За баяртай. Баяртай. Бүгдээрээ гоё романтик өвлжөөрэй. Анхны сэтгэл амар чухал шүү болзоонд баяртай. Өвөлдөө сайн ороорой. Өвлдөө үнтэй яасан. Өвөлдөө махшилтай ороорой. LGBT хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна.